12-22 болчихно. Жохон байж тлээ ус нэг бол. Тэр хүртэл харагдтал харъя. За хай. Өнөөдөр 8 сарын 15-ны өдөр хөр бит 2 солирын бороо үзгээд гэрээсээ гараа явж гин. Тэгээд солирын бороо нь болохоор одоо жил болгоны 8 сарын дундуур ер нь хамгийн одоо тод харагдах үе нэт юм байна. Тэгээ Монголын цагаар болохоор нэг 8 сарын 12-13-нд илүү гоё харагдах боломжтой. Гэхдээ өнөөдөр 8 сарын 15 ч гэсэн бас харагдах ер нь бол боломжтой учраас төгсдөөгээ ингээд бид солирын бороо үзгээ явж байна. Ууг нь л яг төлөвлөгөө ёсоор бол амар гоё цагаан сувраг дээр очиж үзье гэж бодсон юм. Даанч одоо тэгээ бензин байхгүй ийм үед бол юун цагаан сувраг явах мантай. Учраас одоо тэгээл өөрсдийнхөө боломжид тааруулаад хотоос ойрхон гараад үзье гэж бодоод угаасаа тэгээд орой харанхууд л харах юм чинь жоохон орой гэрээсээ гараа явж гин. Замаараа нэг идэж жоох наваа шууд цаашаа хөдлөе доо. Дандаа сондгоо дугаартай машинд явж хараад байгаа. Тэр дугаартай машин ерөөсөө байхгүй шүү. Тэр нэг өнөөдөр сондгооны явах билүү. Тийм тий. Нэр дугаарын хязгаарлалтай байгаа. Тэгээд өнөөдөр сондгоо дугаар явна. Манайх болохоор тэгш. Гэхдээ нөгөө хотоос гарч байгаа болохоор гайг байх гэл ботоног дээр явж ин да. Гайг үл идтэй. Гайг байх. Ишод энэ гайг үү. Энэ ороо дандаа камерууд нь бичиж тоолгуул яваад. Одоо энэ камер гэдэг хэлээд таашаа. Энд тэгш номертой машин явж байгаа. Гэтэ камер яг тэгж дугаарыг ялгах болоо. Хэлэх үү. Цаанд оролцсон шүү. Тэр бэлэм аваа яваа гэ пицца захиалчлаа. Пиццагаа хүлээнгээ Монголд ирчих. Баян зүрхийн төвчөн дээр очив. Амар төвчлөлтэй юм шиг байгаа гэсэн чинь хүмүүс колонктой очилж байгаа юм байна. Яа хэзээ бензин зүгээр болох юм шиг тий. Хэн тойрог уу? Тойрог. Бөмбөрцөг л гэж ярьдаг. Налахын бөмбөрцөг. Халаалаа гэдэг цаашаа санжин болдог юм шиг. Санжин болдог руу тэгээ те. Энэ налахын бөмбөрцөг чинь бас хөөрхөн гангай юм шүү. Тэрүүхэн дэндээс хөөрхөн царайлаг юм шүү. Налахын бөмбөрцөг. Шөнийн санжин болдог ингэж харагдчих. Цаг 10:20 болж байна. Бид хоёр санжин болдгийн ер нь хойхон талд ойрхон нэг амар холдохгүйгээр ингээ жоохон хүн амтнтайгаа ойр хоёулаа амх болохоор бас харанхуй шин нөгөө таньж мэдэхгүй тий сонин зам ам руу яваад орчиж магадгүй гэж бодоод арай жоохон гэрэл гээтэй газар гэж бодоод энэ санжин болдгийн ойролцоо хойшоо уул руу гараад ирсэн байна. Тэгээ энд зөндөө олон гэртээгээ цог нэг жуулчдын машин байдаг шүү дээ. Тийм машинууд байна. Айгүй олон машин байна. Энд жуулчид бас санаад байгаа юм шиг байна. Арай жоохон хандаа юм уу? Хань татаад байгаа шүү. Хань татаад. Тэгээ одоо ингээд солирын бороогоо хөлийгээ би чинь. Гэтэ өнөөдөр яалтчгүй од амар их байна. Гэтэ энэ бичлэгэн дээр ерөөсөө од харагдахгүй л байгаа хэл та. Нөгөө энгийн үеийг бодвол арай их одтой юм шиг харагдаад байна. Тэгэхээр бас хэрэндээ амар хөөрхөн арманжиг орчин бүрдүүлээд бас тэрүүгэн дэндээ хөөрхөн болцоод байгаа юм шүү. Хөөрхөн бөмлөг. Тэг гэрэл мэрэл хасаачихсан бас. За хоёулаа одоо солирын бороогоо харах хүртэл бас хугацаа байгаа шүү дээ. Энэ хооронд хоёулаа кино үзье. Тэгээ би 2 кино татсан байгаа. Тэгж айл нэг нь үзхий өөрөө сонго. За ямар кино? За нэг нь болохоор About Time.
Нэг нь болохоор Under the Tuscan Sun гэдэг кино. За. Хоёр кино. Аль нь үзье? Ямар кино гэдэг нь одоо би мэдгүй юм шиг. Хайсан ч. За, ийм заяа. Ярьж өгнө гэх юм. Тэгээ яг ерөнхий хэлээ заяа. Харин тийм. About time нь болохоор юм штэ. Нэг залуу ингэ цаг хугацаагаар аялах боломжтойгоо ер нь тийм чадвартай заяа. А тэгмүүлээ тэрийг эхлээд ингээ хайр дурлал дээр ашиглаж яснаа. Явандаа ингээ гэр бүл ер нь ингээ амьдралын чухал мөчүүд одоо ингээ ер нь цаг хугацаа тий тиймэрхүү зүйлийг ойлгуулах кино юм шиг байна. Би бас үзээгүй шүү дээ. Би ер нь яг нэг юм амьдралын мөн чанарыг л харуулсан кино юм шиг байна. За нэг нь болохоор тэр Under the Tuscan Sun болохоор нэг юм ихтэй нөхрөөсөө салаад Тасканы гэдэг Италийн тэр Тасканы юу вэ? Энэ нямтын удам чинь юм. Байшин худалдаж авдаг заяа. Тэгээ тэр байшингаа худалдаж аваад тэндээ шинэ найз нөхөд шинэ одоо ингээ шинэ амьдралыг эхлүүлнэ. Тэгээ бас нэг юм аялал маялалтай холбоотой. Хоёулаа л ер нь амьдралын нэг тийм гоё тийм утга учирыг харуулсан тийм кино. За, About Time үү? About Time уу? Тэр нэр бас сонирхолтой. За. Тэгвэл About Time үзье да. Хоёул гэсэн чи киногоо үзэж жагаад солирын боргоо анзаарахгүй явуулсан бол яах вэ? Харин тийм. Тэр айгуу хаа тий. За тэгвэл About Time үзье да. Чи ёстой үнэ хэлээ. Тэр ёстой Амар цоглог гэсэн хоёр хүн одоо амаршсан. Киногоо үзчихсэн чи нойр хүрээд. Тэгээ жоохон унтах гад хөвцөн чинь худлаа унтсан чинь байхгүй. Нөө байнга тэнгэр лөө хараад ширтээд байж чадахгүй болохоор үй тэнгэр лөө хараад яг бүр үнэхээр юм гоё ингээд бороо шиг тэгж од харавж байгаа юм шиг үзэгдэл бол одоогоор хараагүй байна. Гэхдээ ерөнхийдөө бол нэг хоёр бол яг гоё од харавж байгаа юм шиг үзэгдэл үтсэн. Хайр болохоор арай илүү гоё нь үтсэн гэсэн тий. Шар тод гэрэлтэй. Гал шиг гэдэг. Гал шиг юм одоо нэг од харуулт чинь зүгээр нэг юм нэг цагаан гэрэл ингээл яваад өнгөрдөн шүү дээ. Маа нөхрөх болохоор тийм ш амар гоё том шар гэдэг ба тий. Яг нэг гал шиг юм болж өнгөрсөн гэсэн. Тийм хөө нэг ганц хоёр юм бол бит хоёр харсан. Яа одоо жоохон нойр хүрээд унтыг гэхээр бас яг унтаж чадахгүй. Тэгээ жоохон хүлээж аваад одоо болохгүй бол гэрлэг ярих удаа арай. Киногооч дуусгах чадаагүй хотлоо. Жоохон ихлүүлж аваад нойр нь хүрсэн гинэ. Тэгээд ер нь нэг жоохон 30 руу төхөөд 30 гарах төхөөр ер нь тэгээд нэг шөнийн нойр дахаач бэлчдэг юм байна л да. Дуртай юмд өөр байгаа мó өчтөр 2 өнгөртөл гладиатор энэ төр үзээд гэртээ болов байсан байхгүй. Энд ирсэн чинь нойр нь хүрээд байна л гэж. За дахиад нэг жоохон тэнгэрч иртэж жагаад. Тэгээ харагдахгүй бол ил явъя да. Сайн нэг харуулсан. Харуулсан ч гэж нэг солирын бороо юм шиг байна. Тэр дээр тэгээд нэг юмсан. Даанч бичлэгэн дээр харагдахгүй болохоор амсгүй маа тий. Тэгээ нэг үе ганц хоёрхан бол яваад байгаа байхгүй. Тэгээ амар олноороо эн чин харсан. Амар олноороо яг тэгж одоохондоо харагдаагүй. Нэг хоёр бол ер нь үе яваал юм. Нэг хоёр яг од харуулж байгаа юм шиг. Ядсны 3 4 зэрэг харавчвал тэрийг харж марах юм. Дахиад сайн ширтээлж та. Тэгтээ ингээд од хараад дээшээ хараад ингээд суухс гоё юм аа. Ингээд тэнгэрийг харахаар ингээд цаашаа хязгааргүй огторгүй байгаа гэж бодохоор сонирн баг шүү тий. Яг гоё харагдах боломжтой нь 12-оос 4 цагийн хооронд гэсэн. Тэр өгнийг одоо л би цонхоороо цолгоогоо гаргацсан ингээд од руу орчих. Яа. Өглөө өрөөдөө бас сэрүүхэн байдаг болчихжээ. Тэр нь гадаа нэлийн сэрүүн байна.
그래서 дахиад аль. Нөгөө тодыг уу? Тийм. Тод шарыг уу? Тийм. Тийм үү. Би харсан гэхдээ минийх цагаан байсан. Амар хурдан болоод өнгөрж байна уу? Амар. Харин тийм ээ. Үнэхээр баг энэ мөнүү гэхийн завдалгүй тэгээд болоод өнгөрчдөг үзэгдэл юм байна л та. Шарын хүртээ юм. Шарт байд. Шарт хоёотой л гэнэ. Гал хасж байгаа юм шиг. Хальт. Тэ 1 секунд юм байна тий. За одоо дахиад нэг хоёулын нэг болгоод тэгэл явъя тхөө. Төгс нэг болоход хэдэн минуттай байна. 12 22 болчихно. Жохон байж тлээ ус нэг бол. Тэр хүртэл харагдтал харъя. Ганц хоёр бол харагдаад байгаа. Яг ийм зэрэг олноороо юм яг гоё бороо шиг харагдах. Тийм солиор бол одоохондоо харагдах байна. За явъя да.